ингээд өдрийн болж байгаа бичин жилийн амжилт бүтээлийг төвөнд гарч байгаа алтан дахиад жилдээ олон амжилттай байхыг бэлэгдэн өрөөгөө манай загсмын уугуул иргэдийн маань нийтийн золголтын үйл ажиллагаа өргөн дэлгэр сайхан эхэлж байна. Ингээд та бүхэндээ гарч байгаа ондоо өндөр амжилттай байхыг хүсье. өдрийн болж байгаа бичин жилд бол манай нутгийн маань маш олон амжилт бүтээл ажил үйлс бүтээсэн байгаа. За Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс бас амтрагаатай байгаа хүмүүсээ миний товчхон хэлж бодож байна. Тэгээд манай Сомоос одоо сүүлийн нэлээд хэдэн жил гавьяа цолтонгууд дараа нь хөрж байгаа. За ингээд хотын цаавбай гэж нэг хүн байгаа. Тэгээд соёл бодлогын сургууль олон жил багшилсан уран сэлбэрч хүн ингээд өнгөрсөн 7 сар соёлын гавь зүтгэлтэн гэдэг ийм солоор шагнагдсан байгаамаа. Энэ цаавбай гэдэг багасаа гарсан. Сая ярьж байгаа 5 он төгссөн ч яг зүйтэй. За дараа нь болохоор бас нэг сайхан руу амжилт байгаа. Улаанбаатар хотод ажил амьдарч байгаа хүмүүсээ би бас онцолж хэлээд байгаа шүү. Тэгээд Баянгорамаас 23 жилийн дараа заримдаа 25 жилийн хичээлээ цэргийн арсланд өрсөн ийм сайхан амжилт байгаа гэдэг ажлын цэрэн тогтсон маань цэргийн арсланд өрсөн байгаа. За ийм олон амжилтууд байгаа маш олон амжилтууд төлөвлөлт тавхныг марч хэлээ. За ингээд золголтын үйл ажиллагаа манай сумын болон аймгийн нэгэн төлөөлөгч нар хүрэлцээрсэн байгаа. За ингээд тавхныг Загсмын хаан шинээр одоо томдсон засаг дарга доосмны мөнгө насан дараатай микрофон шилжүүлээ. Ингээд мөнгө насан дарга маань тавхныг ирж байгаа бүлтгүүнээ ингээд суулж байгаа гэж хүсэж байна. Ингээд тавхн маань би одоо нэг зөвлөлүүдийг тайлбарлаад хэлчихье. За ингээд эдгээр ингээд ширээ бас ингээд жижиг тавхан дээр эдгээр байсан байгаа. Тавхан маань бүтгэлийн сайхан мэдээлэл зоолоороо гэж хүсэж байгаа. За шүүсийн бол бид нар яаж зөвлөж байгааг ингээд закус гэх юм уу жижиг л яа тийм ээ. Ингээд бүх ширээнүүд ингээд бүгдсэн байгаа шүү. Тийм учраас бас тавхан инээсээ сайхан мэдээлэл бас ингээд хэлж байгаа шүү. Тавхан хэлж байгаа. За ингээд тавхан намайг сайхан болохоор шинэ гарч байгаа алтан дахиад жилдээ хооцоомогтой байгаарай гэж хүсэөрөө микрофон сумын цэцэрлэг баярлалаа. Сайн байна уу? За өнөөдөр хан цаг хугацааны залуучуудаа нутгийн гэсэн халуун сэтгэл өөрлөн ирсэн нутгийн хаан зооолын тавхандээ 17 дугаар жарганы алтан өнжил гэмээр гал дахиад жилийн Февраль 4 сарын шинэ 14-ний мэндийг Загсмын хааны дав дэргэдийн нэрийн өмнөөс өргөн төвшүүлж байна. Хүлээж авах уу? За нутгийн зооолтой өнөөдөр өөсд байгаа сэтгэл маш өндөр байна. Тэгээд өнгөрч үе бичин жилд Загсан маань гурваатай сайхан зуршиж, сайхан намаржиж, өндөө сайхан үржиж, одоо сайхан хаварж байна. За сумын хэмжээнд засаг сахаргааны 4 нэгжид нийт 609 өрхийн 2039 хүн ам нийт 143,871 мал хаварж байна. За өнгөрч үе 16 онд сум орон нутаг маань амжилт бүтээлээр 4 жил байлаа. Сумын нийт эдийн засгийн гол үзүүлэлт болсон мас сургууль маань 143,000 төгрөг сумын хэмжээнд одоо өнгөрсөн хугацаанд гарч байгаа үеийн том амжилт байгаа 143,000 мал тоолж ирсэн үеүүд байхгүй байна. Тэгэхээр түүхэндээ хамгийн олон мал тоолсон ийм он жил байлаа. За мачтын маань амжилт олон өөрчлөлт тасан. За алтан урганы эзнэр манай 2-р багийн төмөр гэж зоодог нэг хүн байсан. Тэрний хүү төвдийн төмөр гэдэг хүү алтан урганы эзэн болсон байгаа. Төмөр маань 1871 мал тоолж түүнээс 390 кг чорноос 390 мург авч алтан урганы эзэн болсон байгаа. За мөн Англи авраг 3 шинээр төрсөн байгаа. Манай улсын авраг малчин Бажи авраг гэж байдаг та бүхэн мэдж байгаа. Бажи аврагын маань хүү дашны амжилт
энэ жил анги авах болсон. За мөн Барамсаа Тусанбат анги авах болсон байгаа. За мөн Самбуугийн Баясах ингээд 3 анги авах мачамтай болсон. За томын хэмжээнд нэг 19 мянга мачамтай байсан бол 2016 онд 11 мянга мачам нэмж нэг 30 мянга мачамтай болсныг хэлэхэд таатай байна. За мөн сүмийн авраг мачнаар 10 сая мачан төрсөн байгаа. За гэвчэндээ ингээд хөдөөжсөн салбарт маш олон амжилттай дагуулсан он жил байлаа. За манай залуучуудаас сая болцоохон дараа маань төрлөө. Цэргийн арслан, цэрэг тутмаар цэргийн арслан болсон байгаа. За мөн одсон гэдэг одоо манай сүмийн энэ уран зураач залуу байгаа. За 200 орны оролцсон залуу уран бүтээлчдийн зургийн уралдаанд Канада хотын Торонто хотын авсан зургийн уралдаанд дэлхийн авраг болсон. Одоо тэр залуу маань тэнд сууж байна. За мөн 2016 онд орон нутгийн сонгуульд орж удирдлагууд маань шинжлэгдсэн байгаа. Тэгээд бид бүхэн 2016-аас 20 онд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөөр 2017 оны үндсэн чиглэлээр сурдаараа болсон сум орон нутгийн хөгжүүлэх бодлогыг тодорхойлон ажиллаж байна. За энэ 2016 онд юуны түрүүнд төстэй хөрөнгө оруулалтын ажил маань сумаа нэг тулааны нэгдсэн сургуулийн холбоо ийм ажлыг эхлүүлсэн зураг төсвийн ажил хийгдэж явж байгаа. Тэгээд ямар ч байсан тулааны нэгдсэн систем тодорхой хэмжээнд ашиглахгүй байгаа байр сууриудаа ашиглаж эндээ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ийм боломж олгоцоо үүсэх болно гэж ингэж бодож байгаа. За мөн гандан бичээр энэ жил дулаач байрны үйл ажиллагаатай болох ийм зорилго тавьсан ажиллаж байгаа. Иргэдийн хангалттай тусламжаар ийм гандан ямар ч байсан засварлалт үйл ажиллагааг нь өргөжүүлнэ. За мөн спортын зал шинээр байхаар үндсэн чиглэлээр босгосон байгаа. За та мэдж байгаа Монгол улс маань ерөнхийдөө эдийн засгийн өндөртэй амжилт байгааг ойлгож байгаа. Тэгээд бид нар хөрчин сум орон нутагт жилдээ 300-аас 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутгийн хүчин сангаар хийгддэг байсан бол 2017 онд 14 сая төгрөгтэй бид одоо үйл ажиллагаа явуулах гэж байж байна. Тэгээд бид нар эдийн засгтаа юу хүүгээр өөрсдөө сансан ажиллагаараа сум орон нутгийн нутгаан бол хөгжүүлж ажиллах болно гэж ингэж хэлэх байна. За мөн хүн рүү хандсан хүний одоо бодлын сэтгэлгээг өөрчлөх талаар бас нэлээд олон зүйлүүдийг ингэж төлөвлөсөн байна. Тэгээд эцэст нь хэлэхэд сум орон нутгийнхаа ахын дүүс хэлгээд эцээс хөгжих хаанаас гэдгээр гэхээр сумын хүн амаас хэлдэг юм байна гэж би ингэж боддгийг. Тэгээд зах зээл жижигхэн байгаа тохиолдолд сум орон нутаг ер нь өндөртэй байдаг юм байна. Тийм учраас одоо манай энэ Улаанбаатар хотод замхан эрдэмтэд орсон суугаа ахтундар маань сум орон нутагтаа очиж орсон сууж амьдраач гэж ингэж уриалах байна. Хэрвээ яваад очих юм бол бид нар одоо маржууд болон тодорхой хэмжээний зүйлсүүд хамруулж дэмжин хамтарч ажиллах болно шүү гэдгийг энд хэлэхэд зүйтэй байгаа гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань дэмжлэгтэйгээр бид сум орон нутгаа хөгжүүлэх болно. Тэгээд хамтдаа шүү. Энэ иржүү 2017 онд та бүхэн маань өргөөгөр нь авчралтай дүүрэн, инээлвэстэй дүүрэн ажлын өндөр ажилттай байхын ерөөдийг өргөн зөвшөөрж байна. За тэгээд энэ багтлагын та бүхэнд танилцуулъя. За энэ залуу одоо та бүхэн танин намрын төмөн дэмбэрлэгээ хүү байгаа ням жагар гэдэг залуу сумын иргэдийн төлөвлөлтөд хурлын дараа энэ 2016 онд сонгогдсон энэ залуу байна. Тэгээд боловсролтой эрхцүүлж мэргэжилтэй. За энэ залуу нөржингийн өвгөн бог гэдэг. Одоо манай 2 дугааргийн нөржин гэдэг хүн байсан та бүхэн мэдж байгаа. Манай засаг даргын орлогчоор томилогдсон ажиллаж байгаа энэ залуу байна. За манай бүх манай. За манай 3 дугааргийн самбуу гэж айлсан байгаа. Тэгээд цээж урамсаа гэж хүн байсан шүү. Тэрний хүү самбуу гэдэг айлын хүү амар мөнгө гэж энэ залуу байна. Аймгийн автовын газрын дараагаар энэ жил томилогдсон ажиллаж байгаа. Сумаас аймгийн иргэдийн төлөөлөлтөд хуралд сонгогдсон ажиллаж байгаа энэ залуу байна. За манай санааны хамгийн газрын дараа гамтуу дараа маань бас хамт ирсэн байгаа. Хамгийн газрын дараагаар 10 хэдэн жил хийж байгаа. Манай тэр газрын дадлаг төсөлтэй ийм боловсон хүчин байгаа. За манай эсэнжидийн дунд сургуулийн захирал Март гэжтэй багш байна. Өлзөө багш гэж багшаас тэдний охин Март багш байна. Гасгон ирсэн байгаа. За манай цэцэрлэгийн хэрэгч хамт ирсэн байгаа. Та бүхэн мэдэн нөгөө саатын алтгүй иргэж байсан. Охин босноо эдний гэр бүлийн хүн байгаа. Манай цэцэрлэгийн тулгаа багш маань хамт ирсэн.
манай багийн засгаар хийжсэн Дэмбэн ганц үдээ. 3 дахь огийн тэдгээр байж ганцхан бас хамт ирсэн. За ингээд найз хүнтэй би забуудын үлээж хандаад ирсэн байна. Тэгээд жил болсон үед тухайн байгууллагын забуудын үлээж хандсан дэмжлэгтэй та бүхэндээ за мөн нутгийн зүйлийн дараа сайхан дарагтаа мөн нутгийн зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй бас хадгалж явах юм бас энэ ташрамд хэлье. Тэгээд та бүхний маань юу сансан эзэн цагаан сэтгэлчлэн бай гэж хэлж байна. хацаахаараа өрөөлөлгүүдээ тэгээд энэ сайн мэдээний дэж амнарны өгөх юм уу энэ сайн үгийг одоо хэлж өгнө гэж хацаахыгаа урьж байна. Swing electro train. Она варя амбарэмгийн Штуктесом. А бойлоодсан одоо 20 жил болоод байна. Тэгээд цагаан гол төрсөн сайхан хондог дөрөв. 50 ордор битгий яваарай. Дараа цаг сонгож байгуулжээ. Усын хэмжээнд хамгийн гоогон сумаа. Баруун зүүн гэдрээр нэг хоорондоо холбосон. Энэний зааяа босвол таалаг бүгд мэдж байгаа. Түүний дараа 42 онд эцэг сум болжээ. Жаргал сумыг тасна тархсан байна. Тэгсэн чинь жаргал сумыг тасна тархсны дараа тавтаа хэдэн тэмдэглээ усны яах. Хэдэн чүгмэйг сумман орсон. Тэр юу цаг сумата зургуултай тэгэхтэй оцревуудтай баруун таваа мегаруутсан Хадистан зэрэг ийм хүндэг хөгжилтэй ийм сум байсима. Хүү суманда онцоргоо гүмилэг бүхнүүдээ шийдвэж өгөөд ингээд нэг жаахан юу тийм бид ятардаад гэх юм уу эцэг болоод хөгжрөө зайлууд гүрэ юу баана бишгэн тараачтай гэх юм уу ийм болсон. Одоо ихэ таа майса хөгжиж байна. Одоо юм бүгд юм болсон байна. Баярлалаа сайхан харагдсан эцэг жижиг хаваа гэсэн жижиг хаваа гэсэн талжиг хаваа гэсэн энэ бүгд
малчинар도, 애들чинар도 세계된 말이시. 좀 복죠. 나이면서 나이면서 담당 많이도 줘야지. 이 생길 때 살아갔을 때 송바가마 다 되는 게 많이었다. 하나인 작 소민 우후 아직쯤 맞춤 우후도 아직 덜 안될 목욕친 어떤 둘을 시간대 주시고 어우서 저런 하였다 탱글 없이 계속서 좋아하는 생기로 제가 없다 ini dia cuma tahu konser berbicara, ini cuma astronot, ini cuma saja. 이렇게 하면 피인성 같은 타복 대상 거들이 도문 아무나 모르는 게 되네. 이름이 지칠 줄 아나 특별히 어생 아우르 맞칭아 봇 조인 동석이 되게 우리 제 다음 그들은 애들 간만에 한 거라는 게 작솔밍 같다. 아래 이름 공부가 되게 돼. 오늘도 다 아무것도 다 그들의 일지가 달아지는 자동들 구르친 거지. 어떻게 생각하면 인생 모두 다 하신다. 돈이 빌리실 때 맛이 빠질 때와 되게 돼. 다 복근데 아름다 더잖니. 나한테 지ting. 감긴 센스가 뭐니게 무슨 일을 주고든 때는 많은 날씨가 어떻게 힘들지 메틱 사실가 통과성 게 되게 특별 등급식 생기는 게 되게 등급이 벌써 되게 아주 저도 되게 무슨 일을 주는 옥사와서는 어드린 센터에서 어드를 보러 흔히 때도 주죠. 토할 생일을 되게 어드는 얼굴 주셨잖아. 오늘은 그 사람을 흔들고 싶어서는 그죠. 이렇게 못도 모르게 나도다. 막스다 뭐 이거자 탱군도가 저것도 가봤어. 저리 모르겠는데 주였으니 그리고 그저다 비 다복딩 거는 여기 사는 어른들 제가 그렇죠? 사이드로 서울인도 그 고생 어여튼 그렇다고 다복딩 거는 어른 잡잖아. 자, 삶의 창업 다복딩 드리는데 우리야. 자, 여기 손가락에 한 잡아도 아이돌 다 보여주시는데 이 고생이신 아무도 보고다는 식사 저가 당긴 세상의 육수 여러분 일 주민의 동안 아이돌의 진행하고요.
За хүртэл байгаа баярлалаа. Хүртэл байгаа маань өнөөдөр та бүхэнд олон сайхан ая дугаараа мэдчилгээ дэвшүүлэх болно. Тэгээд үргэлжлүүлээд би та бүхэнд өнөөдөр энэ хөө сайхан заг дотгийнхаа надаас тодорхой мэдээллүүдийг өгье гэж бодож байна. Би ялангуяа манай залуу гаж үе манаас заг сум маань ямар яаж үүссэн хичнээн шатаачлыг давснараа мэдэх учиртай байхаа гэдэг үүднээс би товчхон мэдээллийг хүргэе гэж бодлоо. Тэгээд Төв Азийн тэгшиндэрлэгдэх зүйлийг уус хангаан орнаас их аван өмнгийн говийг түүчээлэн одоо цаг байдаг хэмээх ширүүн улсад томлог мөрний хүндэд Монголын түүхнээ 3 тал болгон тэмдэглэсэн хүрэн бичгийн ингэр цээжиндээ бөвөөлөх бөөлгөн тэр нутгийн ард түмэн бид нэр Баян хонгор аймгийн заг сум хэмээх дууддаг учиртай. Ингээд Баян хонгор аймгийн заг сумны түүхийн явцдаа 90 цагийн ажлыг дарна хөгжлийн хит хитэн шатыг даван туулж байсан нэг нь халын хойд замын баруун гарын баруун мэтгийн хойд хошуу халын сайн аян хан аймгийн эрдэм засгийн хошуу Цэцэрлэг мандал уулын аймгийн богд хайрын уулын хошуу Цэцэрлэг мандал уулын аймгийн богд бараг уулын хошуу Лүр хангаан аймгийн заг болсон ар хангаан аймгийн заг болсон 1942 оноос хойш өнөөдрийн Баян хонгор аймгийн заг сум хэмээн нэрийн явсаар байгаа тийм учиртай байна. Энэ хөгжлийн явцад энэ хугацааны түүхийн явцад олон сайхан төрийн түшээлүүд алдарнууд гавьяатууд энэ утгаас төрийн гасныг залуу гажууд бидэн манай дуудаж чаддаг тэргээр бахархан учиртай өнөөдөр бидний төлөөлөлд энэ техникс суулгаа тавхад доодход таатай ингээд бүгдээ энэ сайхан алдарнуудаа халуун гадагштай баярлалаа. Өөрөлдөлд өнөөдрийн хөө сайхан үйл ажиллагаа дээр бас мэдчилгээ дэвшүүлгээр олон сайхан хүмүүс хүрэлцэн ирсэн байгаагийн төлөөлөл та бүдгийн өмнө заг сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дараагийн баян нямждаг таныг өргөж байна. Сайн байцгаана уу? Энэ хурцлсан бүтээн зогссон та бүхэндээ энэ төмөн амуудыг айлтгаж заг сумын амьдарч байгаа нэг дард иргэдийнхаа нэрийн өмнөөс алтан унжлагт гал дахиад жилдээ нэгээрээ хамгаалсан төрлөө төвшин авсан байхын өдөртөө сайхан нэрээр өргөн дэвшүүлж байна. Тэгээд зам хийхаа нэр гаргаж Монголын зөвхөн зөвхөн баярч Ардын авьяастай түмэн цаавар таныг загтмын эдийн засгийн хурал болон манай дотоод тамирын газраас хөдөлгөж байна. Ингээд манай баян голыг эзэг бүхэн өрн дураг зураач манай ац зураг ихе аврах За зураг барьж байгаа. Зураг хийсэн шүү. Аа тэгээд нааша. Намайг Согогийн гарч хийгээд миний ээж тэрэн жиг гэж хэлдэг. Согод хоёр хүүгийн багын дэг. Миний ах засгийн газрын баазад ерөнхий инженер хийж ажиллаж байгаа. Хэдэн жилийн өмнө болсон. Тэгээд одоо Хөхаацын цэжнэрээ ярьж бодох юм учраас хүмүүний алтан заяа энэ байхын учраас Туурай хамттай хүрсэн дээр одогтой хат тэнцэж хөл орохын учраас Монголын шатны төлөг холонтой хат болоодж аршин амсрын учраас би Монгол дон мэдээд сайн Монгол гэдэг зураг өсгөндөр мөргөж түүхээрээ багтаж Монголоор өмсөж Монголоор бахархаж явдаг Монгол зам болон та бүхэндээ баярын мэндийг хүргэе. Тэгээд нотгийн зам болон сашны баярын мэндийг дахин хүргэж байна. Хат дахиад бидний хөлбөмбөгээр Аз хэмрээр дүүрэн жил байгууллаа. Олон сайхан суу алдарнууд энэ нутгаас
үргэлжлүүлэн тэрнээ бодгоо гэсэн мөрөөлийг өргөн дэвшүүлээд би яг одоо та бүхэндээ энэ хурцаг нутгаас түүхийн их дамжлаганд төрсэн алдархнуудынхаа нэрийг бас дурдан алдаршуулъя гэж бодлоо. Ингээд цаг нутгийн алдархан сайжруулах төрийн зүтгэлнүүдээс эхлэн та бүхэндээ танилцуулъя. Богд хаан Монгол улсын цэргийн яамны сайд Эрдэнэ Жумуун Жамин дөрж гэдэг хүн цаг нутгийн маань бас нэгэн бахархал байсан. За мөн Цэндийн баг төмөр ардыг гэгэрэл яамны сайд за Намжилийн Дандин сүрэг гэдэг хүн улсын баг хурлын нарийн бичгийн дарга Цэндийн намсраа гэдэг хүн гэгэрэл яамны сайд төрийн шагнад соёлын гавьяа зүтгэлдэг ийм сайхан төрийн зүтгэлнүүд манай цаг нутгаас өгшөлтэй. За үргэлжлүүлээд ихэм гавьяатнууд та бүхэнд манай дурдъя. Цэгвэдийн сүрэн хорлоо гэдэг хүн гавьяат багш доктор профессор за мөн ардын уран зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн хангалтын дасан манай айх гэж байгаа. За тэгээд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэл шинжилгээний ухааны доктор профессор Бямбачовын пүрэв очир гэдэг хүн манаас манай цаг нутгийн нэгэн сайхан багтал байна. За үргэлжлүүлээд малын гавьяат тэмч Лувсангийн Дорж самбуу Монгол улсын гавьяат багш хангалтын дунжа хүний гавьяат тэмч Доржийн Шарууны буу за Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн зураач сэлбэрч говьтрийн цогтойр гэдэг юм сайхан гавьяатууд манай нутгаас төрөн гарсан байгаа. Энэ гавьяатууд энэ төрийн зүтгэлтнүүдийнхаа бас нэр авдрыг үр харж үргэлжлүүлэн явуулдаг гэсэн ерөнхий зөвлөмж дэвшүүлж байна. За манай нутгаас мөн эрдэмтэд олон төрсөн байгаа. Академич химийн ухааны доктор профессор Барнасны пүрэв сүрэг гэдэг хүн байна. За мөн онц бөгөөд бүрэн элчин сайд хурандаа Дорж фалмын гэрэл гэдэг хүн байна. За мөн шинжлэх ухааны доктор профессор Юмдалын Адиа гэдэг хүн байна. Миний гад маш олон хүмүүсийн сайхан алдар гавьяанууд араараа сайн байна. Энэ одооны гоншилт гэвэл цаг хөрөхгүй тэгээд эдийн засгийн ухааны доктор профессор Жанчвин Амхан зүх гэдэг хүн байна. За би ингээд энэ хүмүүсийн нэрийг ерөнхийдөө ингээд дээжээс ингээд дурдаад явчих. Тэгээд үргэлжлүүлээд манай залуучууд маань сайхан нэрүүдийгээ судалж мэдээд энэ сайхан амжилт бүтээлүүдийг үргэлжлүүлэн их орондоо төдийгүй их дэлхийд нэр авдрын мандамж яваа гэдэг ерөөдийг өргөн дэвшүүлж байна. Ингээд би их мэдээлэл та бүгдийг бас энэ сайхан ерөөдийг өргөн бариад нэг хоног авахаа гэж бодож байна. Одоо та бүгдийн өмнө бас нэг юм хэлбэрийг өөрчлөж байна. Энэ хордлоос нь офийн зам хандаа хандаж сайхан мэдээлэл дэвшүүлж үр ажиллагатай ерөөлөг хайрлах юм гээд би Монгол улсын гавьяат багш тангадын дунжаагаа таныг хүндэтгэн мөрж байна. Сангаацгаано миний нутгийн активны төлөө басан та бүхэндээ энэ өдрийн хадуу нэмжлэгээ дэвшүүлье. Жилийн 365 хоногийн нэгд өдөр та бид нар очирч энэ сайхан ерөөдөр толгойж ажил амьдралаа хэрэгжиж сайн ерөөдийг дэвшүүлдэг үлээ. Энэ удаа та бидний хүмүүн биеийг олж төрсний нэгэн сайхан учир үлээ. Та бүхэнтэйгээ өчрөн зовлож байгаадаа туйлын их баяртай байна. Та бүхэндээ нэгэн сайхан дөрвөн үртийг зориулъя. Сэтгэлийн доторх бодлыг нүүрүнгээ сэхэн доторх ухааны бодлыг нүүрүнгээ сансрын иргээ хаваагийн жамаат иргэнэ сэмэрдэн хүмүүс жартын төлөө тэмтэрнэ. Тэгээд жартын төлөө тэмтэрэн ордомог энэ хаваагийн хамгийн сайн сайхан багтах болтугай. Саксомын 7 жилийн төгсөгч манай ангийн одоо 6 хүн ирсэн байна. Тэгээд та бүхэндээ ангийнхаа хамт олонны өмнөөс мөн хадуу мэдчилгээ дэвшүүлье. За энэ одоо бүгдээрээ сайхан тагийн голынхаа одоо тэр сайхан хайгаа тийм үү? Тэр сайхан нутаг ус миний одоо нутгийн ард түмний ивэлдээ бид нар бүгдээрээ одоо эрдэмтэн мэрэг сайн сайхан яваад төвдийг баярдан бахархаж байдаг юм аа. За ингээд энэ одоо шинээр засаг дарга эрдэмтэн төлөөлөгчдийн хурлын дарга за захирлээ одоо сайхан одоо бидний хавч үе бидний үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр одоо ингээд үйл ажиллагаа авсан байна. За тэгээд дарга нар
шатны хүмүүсийг шатнаж уушуулж баг уран хайрж яадаг. Өөртөө бас нэг шатны ард үлддэг юм аа. Тийм учраас би ахмад одоо хүнийхээ хувьд гурван хүнд одоо харын бэлгээ гадууж нутаг орноо хөгжүүлж улсын одоо тэргүүний сум тийм үү тэргүүний сургууль болгоорой доороо ингэж авах юм. засаг дарга мөнгө насан яг тэгээд сургуулийн тийм насан Ингэж таарах. ням жаргал эрдээ ордын дарга ням жаргал сургуулийн захир маа өрн зарж байна. За ингээд нутаг орноос минь олон сайхан одоо шилдэг хүмүүс төрж Монголд байхад дэлхийн одоо дэмжээнд түгэн зураад холхой бүсэн өрөөё. Жилцэдийн нэг төлөв цаг энэ сайхнаас одоо миний мэдхээр сүүлийн 2-3 жил уулзсан очирч золовж байна. Тэгээд цаг сумын тухай хаа надаас илүү бид нар бол одоо хотод одоо миний хувьд 23 жил болжээ 25 жил болж байгаа 93 тэгэхээр зэрэг одоо хүүхэд байхад нутгаан санжийн гэдэг одоо ингээд бидний нутгатаа байхад нутгаан санжийн гэдэг тийм инээ төрдөг байж нутгийн улсууд ингээд сумд явчихаа тэгээ одоо бодохдоо өнөө хүний юм байх юм байна. Тэгээ нутгаа санаа. Тэгээ та бүхэндээ сайн сайхныг хүсье. Ингээд та бүхэндээ уулзаж очиход ачлал сайхан ээжтэйгээ уулзсан юм шиг, ганц сайхан өдөрттэйг уулзсан юм шиг юм болтгоо. Бидний сайхан муу дүүнэртэйгээ уулзаж байгаа юм шиг. Тэгээ та бүхэндээ сайн сайхныг хүсье өрөө. За би тэгээд энэ нэг намаас шүлгэн шүү. Цагийн голын холбоо шүлгэн шүү. Омог балтан дулгуун сайхны ариун сургаал онож байсан занс жарахын нэгэн гисгээл насан турш намайг сургаж намуухан зэмлэх усан бурхан цагийн голдон очихыг хүснэ хүсэгтэн хүүхэн хонгорыг тэр хатад ачаалаа биш хөлийн хийгээ үлдээсэн аяны бэлт харгуйгаас хүнийх гэж харилахгүй Монгол мөрдийн хөнгөвөөс хүслийн шүтэн чамайг сүслэн залбирна цагийн урсгал хэлтэрч үргэлж томбол цагийн болгон салгих ярууд болгож багын урсгал халгиж одолгүй элэг зүрхний минь голдрол эхийн сэтгэлээр мэдмэрч инхрээл хүслийн дээр ататнаач хайрлаж загнав тэнгэрмэ дуудан цэнхэр сэлмэг мөсөн шэсгэлтчин бисхэн өвлөөр дэшүүтэн битсэн хунзяаны мөрийг минь цон дөрөг цагаар хаврын ангар хэлмэрчлэн гангалах таан цөөхөн чөлөө холноос дутуугүй төмний нэг байсныг минь богснаа эрхвөө цэлийн чулуун их орон ань болохоор нэг шиглэн сэтгэл яруухан дуулалт минь тусгаар тогтнол орш юу. Эхийн суутай хамт амлсан ангар уураг алшаан болохоор их орны минь нэжиг бурхан цагийн болгонын таавал ёо амин бол тэтгэх алгацгүй ингээд бурхан ус таны ам бие хэл сэтгэлийн хэлэнцээс тайлбар хойдос чүтнэм гиндэж баригдсан ч гмийг минь нуршоосон загсны нүдээр гэгэн зүгийг минь үргэлж шилтдэг ижи ачлал гол мэнэ. Тэгээд яг би цагийн голынхоо загс мастай холбоотой ийм шүлэг 2000 хэдэн онд бичижсэн те ингээд бичижсэн байна. Сургуулийн бэлтгэн шандрынхаа нэрийн өмнөөс болон нэгд багш ажилчид болон хойсоо тамхан гал дахиад ирсэн. Засгийн баярын мэндийг хүргье. Та бүхэн эрүүлийн курснаас завжуулаад тайван авах эрчтэй хүч
багштай амьдралыг хүсэн өрөөё. Манай сургууль одоогоор 15 багштай 3 өдөр ажилладаг. 13 ажилтнтай 252 сурагчтайгаар нэгээс 9-р ангитай 19 бүлэгтэйгээр сургууль хүмүүжлийн ажлыг үйл ажиллагаа явуулж байгаа гэх манай сургууль Даамаг хэцэн цагаас хойш 93 жилийн түүхтэй сургууль байгаа. Ингээд та бүхэн мэдж байгаа. Манай сургуулийн захирал байсан Сумягийн үзэг гэж тэр бүхэн ахын байна. 선물은 그냥 이렇게 모든 맞추는 어떤 도와야 되는데 Räägili sogosun nokkin bukkumus ajirjuai. Ebi on naruin tamu nama ko par mikä on kun teitä ho. Nyt mä sain kun tein. Mikä tota ter liksään kun mä on haju on juai. Sorgo bicho ta. Ju optuma. Vad hui on. Sorgo bio sarayt lätit bio tatona saan mot bio ta. Mutkaan mot vähän kuulut otto teisest suu. Mana nokkin artumu pairda.Ito. 사람들도 사과합니다. 재미있게 된다고 많아지는 자기가 모른다고 된 얘기가 있어요. 생기기 나중에 생기기 진짜 즐기 여기 계셔? 싸움하고 서울에 마법수 붙인 어떤 적이 있으면 뭐가 어떻게 지금 모른다고 했죠. 사과합치는 번에 이 들게 준 거죠. 리치에 못했지. 아직도 나한테 이제 나이스도 너무 스노트 한들 자 타고 근데 다간스리 어떻게 매니니 불이야. 트라스가 나론지로서 트라스 삼기만 얘가 우는데야 우는데 samada. 근데 자기 우유인 어떤 자도 저도 mana som 자기는 꼭 지노다 쓰고 이 우거 조인테 어떤 어윤의 시대가 그래마 mana 소마스 많이 온 걸 알기 힘든 어떤 유튜브 나왔던 타고 거의도 말 어떻게 가비았다 사이 가지고 그때 만화들 알고 도부터 와서 지금 아서 어윤의 자 이 더가 되는 그 맛이 1등 밑리가 어떤 자야승 거의 없이 다른 사람 그런 분들을 나 목표받아서 다시 되고 있는데요. 다 보는데 어떤 게 될지요. 자 매니 한걸 아시고 어떻게 사긴 아들이 때다 사진도 사진 신고 다른 사진 하고 지금 은표고 있죠. 이게 또 있냐 어른들 내가 아픈 어떻게 사 아픈 수용을 보고 나시대 자 매니의 홍보도 서울시 미쳤다 내일로 옆쪽에 다 같으면 신선 되는 걸만도 답답이 안 덕수 다른 걸만도 미리 안 덕수 자랑은 덕수쇼 나한테 만나는 게 한 타도 싫은데 만나야 뜻이었다 아 내가 했다니까 또 숨긴다 선보이지 가위야 아들 힘지 자 헐토한 홍 맞섰다니 당그땐 돈지하겠지 먹어도 생각이야 아기씨 아따 1등 아따 이거 힘들게 먹어도 없어도 딱 하나씩 어린 대선도에 바로 서로서 1등도 홍가가
За тэгээ энэ хоёр маань сумын зөвлөлийн тэргүүл тав хүмүүс ажил хийдэг учраас ширээнээс наашаа ураад энэ дараа нарын ширээ суугаад байхыг бид нар бас зөвшөөрөөд байна. Хоёр сарын хүмүүс яг сургаа авсан. За тэгээ дараагийн хүн бол манай тэр нэг элтэнтэн дан хүн байгаа. Одоо хандама дайх хүн байна. За цаана манай дойчсон нэг нэрнтэй. Өөрийн нэр сүлдээ манай алтан танилцуулаад байгаа. Энэ хүн бол одоо Монгол улсын цагийн одоо зохиолч Яруу Найрагч. Бас одоо номын одоо хүн байгаа шүү. За тэгээд энэ хөрөх гэж манайнгийн хүн байна нэ эцэг хүчний უნდა ажил насаараа ажилласан. Тэгээ ингэрэм бол алтан содон бүхнээс ажилласан хүн байгаа. Манай хоёрдугаар хөгч хоёр одоогийн тав шүү. Би ч одоо улсуудаа нэрийн хогийн цэнтгэс одоо яг нас итлээ бас таньхан байж олон жил маашаа мотгасаа гасуудаж. За дараа нь тэр чойчгийн дөрчөлөө гэж хүн байгаа. За энэ хүн бол одоо санхүүгийн хэсгэндээ суугаад төгссөн. Одоо санхүүгийн талаар эрдэм боловсролтой доктор Барбисын хүн байгаа. Тэгээд энэ урцаа нийтийн хөвшиг хөгжүүл хөгжтөг хүчнэмрээ өстө өдөр шингэн нохоо мэдсэн энэ ангийн хамт байгаа шүү. Нэгдүгээр багийн хүн шүү. Шомягийн доосон гэж хүн байгаа. Энэ хүн бол бас манай анги ардын боловсролын систем насанд байсан. За тэгээд өдөр тааны мэдээ олон шат хэрэгсэн алдартай багшин байгаа. За манай ширээний танилцуулсан юм байна. Элемэгэ тэнгэрий мандаа ахан дуусэрэ чалагахэ нарата хэсахата холодо ахан дуусэрэ чалагахэ орчдомда чи 앞서 둘째 얼추domda 비 앞서 둘째 얼추domda 비 앞서 둘째 나다다 참아다 어여지대 둘이 손이 어려가게 나나타 사하르타 허러워도 우리게 오세게 얼추dom다치 아싸 들제 얼추dom다비 아싸 들제 얼추dom다비 아싸 들제 Сибирийн дөрж хөтөлдөг малын ихэмж ийм хүн байгаамаа. Тээврийн байгууллагатай насаараа ажиллаж тенденцийн тэтгэвртэй гарч өнөөдөр гавьяаныхаа амралтыг эдэлж яваа улс их орондоо хийж бүтээсэн нэгэн сайхан хэлмийг та бүгдийн өмнө өрн залъя ингээд Бэг зүрэнгийн экватор таныг урьж байна. За тэр энэ амууд ингээд одоо нэг самоотонда энэ прийшүүдээ тэр ирүүдээ сайхан дахигэё. Тэгээд одоо тэгээ одоо манай өөгийн боёнчик миний аав зэгцэн энэ нутагт төрж өсөө энэ нутагт ажиллаж амьдраад одоо энэ нутгийн боён гişгийг бүрдэж явсан. Тэгээд аавынхаа одоо өөрийнхөө явсан ангийн төрсөн байна. Тэгээд энэ аавынхаа нутгийн зам одоо садуучууд хүүхдүүдтэй одоо оюуны боловсролтын зориулаад одоо гэрцэргийн нэрмжлэг номынсаа нээсэн байгаа. Тэгээд энэ номынсаа чиг болон одоо ном хамгаалж энэ залуучуудынхаа өсвөр үеийнхаа энэ ахад судаа одоо
энэ номыг одоо уншиж оюуны боловсролтой нэгэн өгж байгаарай гэж өгөөд одоо энэ жилийн номыг хандуулж байна. Одоо энэ Монгол хаад гэдэг нь 13 бот ном. Одоо энэ цаг сумын номоос нь дахин хандуулж байна. За баярлалаа. Энэ өдргөө таны цаашдын ажил амьдралтай өндрөөс өндөр амжилтыг хүсэг өрөөж байна. Бэлэг бэлгийн дээр ном байдаг энэ хүү сайхан номыг цаг нутгийнхаа өр хожид үлдээж байгаа гайхам сайхан бас их өв юм аа. Тэгэхээр бүгдээ халуун алдарчлаараа бас талархал илэрхийлье. За, залгуулт маань сайхан та бүхэндээ маш сайхан одоо шагналуудаар шагнагдсан их мөдөл хандсууд яг гэж бодож байна. За энэ шагналын болон саяны аймгийн 9 алдартай нэгээр шагналсан одын цаавар гэдэг энэ хүмүүс бол Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүс тундаасаа гэж бодхож шагнаж байгаа хүмүүсээ онцлог нь юм байгаа шүү гэж хэлж байгаа. Тийм ч учраас миний бие болон аймгийн эрдэнэ зэрэгтэй уулын төлөөлөгч амар бүгдийг татуулж байгаа. За тэгээд саяны цог баяр гэдэг хүний авсан шагнал бол сайн нийтийн аймгийн зургуултан дээр бол та бүхэн бас зохион байгуулалтын арга хэмжээг бас ойлгосон байх гэж бодож байгаа. Энэ яадаг учиртай бол манай аймгийн сумдын нутгийн зөвлөлийн дарга нар өнгөрсөн жил ярьж байгаа нийлээ төрийн ус байгуулах байсан. Тэрнээс биш бол бид нар бол нэг нэрштэй нутгийн зөвлөлийн дарга гэдэг нэг нэр л байдаг. Тэгэхээр ингээд төрийн ус байгуулаад хамтраад ингээд бас нэгэн зохион байгуулалт болсон байгаа. Тэгээ саяны аймгийн зургуултан дээр та хүмүүс тэрийг анзаарсан байхаа гэж бодож байгаа. Аймгийн нутгийн зөвлөлийн дарга нь 3 мөргийн угуул алтан багныг залуу байгаа. Ингээд энэ жилээс эхлээд бас ажил төрлөөр идэвхтэй явуулах гэдэг үгнээс өчигдөр орой бүх сумдынхаа засаг дарга нар, аймгийн дарга нар, нутгийн зөвлөлийн дарга нар зохион байгуулаад ураад тэгээд уулзалт зохион байгуулаад ярилцаад ингээд нэг баг олж ажиллаа гэсэн ийм сайхан шийдэл хүрээд тэгээд саяны нийтийн зургуултан дээр бол санамж хүч байгуулж байгаа. Та хүмүүс тэр сайхан өсөлтийг харсан байх бодож байна. За ингээд 3 сарын сүүлч 4 сарын ихээр Баянгор аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын зөвлөгөө хийж байна. Баянгор аймаг руугаа, сумд руугаа чиглэсэн ямар арга байдгийг, ямар сууг байдгийг, ямар танилтал байдгийг нэг өгөөд ямар их мэдл байдгийг чиглүүлээд үзье. Тэгээд хөрөнгө оруулалтын чуулган уулзалт яа гэсэн юм байгаа. Тэгээд би та бүхэндээ бол тэр хөрөнгө оруулалтын чуулган дээр бол нэг 5 багц чиглэлийн зүйлүүд яригдах байна. Тэгээд тэр бол мах сүү гэх мэтлэнгийн зүйлүүд яригдаж байна. Аял зүйчлэхээр ер нь сүүл яригдаад байгаа нэг 5 тэргүүлэх чиглэлээр нэг яриа гэсэн ийм чиглэлүүд байгаа. Тэгээд холбогдох хүмүүс энэ дээр ихтлүү тавигдана. Тэгэхээр манай сумаасаа та бүхэнтэйгээ холбогдож аваад ярилцаж байгаа төлөөлөлтөд оруулаад ингээд за энэ дээр өмнөдөө сумын хөтөлбөр хийх юм байна лээ. За ийм зүйл бол энэ сарын сүүл 4 сарын ихээс хоног юм аа. Ингээд энийг бас та бүхэн мэдээллийн журмаар ингэж танилцуулж хийж байгаа шүү. Оюуханараа бусдыг мандатын ажлаас дуу гавьяатан өндрөөнөж аймгийн засаг даргын жуугч байх юм аа. Тань болон танай гэвэл арга жаргал эрүүлийн сайн хүмүүний хүсэл байё. Баянгор аймгийн засаг дарга гээ бачаар гэсэн. Ийм Баянгор аймгийн засаг даргын жуугаар шагнаж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа энэдээс маань бас тэргүүний сайн ажиллаж байгаа хүмүүс маш олон байдаг. Үе үе ийм одоо золгоотаар болсон мэд тэргүүнийхэн байн шалгарч байдаг. Тэгээд ингээд энэ жилийн буюу 16 оныхаа ажил үйлсээр сайн ажиллаж байгаа гэж аймаг орныхан маань үнэлж байгаа. Ингээд бас барилгын салбарт нэлээд сайн идэвхтэй ажиллаж байгаа. Бас өөрөө их нийгмийн сайн идэвхтэй одоо нэрийн дутаа тав тэр хүүхдэр өөрийн бас аавч юм надад мэдээлэл сайн хэлүүлээрэй гэж би хүсэж байгаа. Тэгээд энэ залууг нэр хийлээ. Энэ бол Баянгор аймгийн засаг даргын дахирамжаар Баянгор аймгийн тэргүүний ажилтны гэдэг цол тэмдгээр шагнагдаж байгаа юм байна. За энэ нь бол Бямсрынгийн Бацар гэсэн байгаа. Бацар
За ингээд бацлагийг урьж байна. За баяр. За санацгаана. Манай Баянмарын загсан мэх, манай Баянмарын загсан мэх. Тэгээд тийм байгаа юм. 90 жил өмнө гот би 8 ирдэг. Тэгээд та ирж байгаа дахиад тэгээд шөөрөө тушаа ирүүлэх сайн хүсэе. Их хэмээх зам сурч хүмүүсүүд энэ боётой болоод маань хүрэлцээсэн бүтээгдэхүүн байж байна. Би та бүхэнд баярлалаа. За ингээд англи хэлний сургуулийн төлөөлөгчдийн цаашлын ажилтан өндөр амжилттай. Энэ залуу онцлоод байгаа нь ямар учиртай юу? Баянмарын англи хэлний төлөөлөгчдийн гурав буюу англи загсмыг төлөөлж байгаа. Энэ хүнээс англи холбоотой юм бол мэдчихэж асууж байгаа ийм хүн учраас тэр цагийн гадны төлөөллийн суугаад залуу тэгээд цаашлын ажил хамгийн өндөр амжилттай. Баянмарын активын салбарыг хариуцж байгаа хүн гэдэг нь бидний өдрө болгон Баянмар руу тэгээд тийм чадaltaй байгаа шүү гэж хэлээ. Тэгээд ажил нэмэр хэлсэн. За баярлалаа. Өөрчлөлт би энэ өөрийнхөө ард байгаа ширээнээс залуучуудаас микрофоны өмнө өөрчлөлт тэгээд энэ хурдлагдсан юм хүндэт настан боодаа за хэлснээр баярын мэдлэгэнд дэвшүүлж айдооны мэдлэгээ хүргэх байхаа гэж бодож байна. За ингээд сайн байцгаана уу? Төгсөж төрөлгүй хөрмөчгээд авсан. Загын хөтлийн зам болон та бүхэндээ энэ өдрийн төмөн амралтыг айлтгах мэдчиж байна. Тэгээд манай ширээ бол бодлого оюутан залуус холбоо гэж үйл ажиллагаа явуулдаг. Баянмарын ингээд загс сумын холбоо. Энэ холбооноос арайч томилогдож ирээд их бүх ширээн дээр суусан байна. За миний бол ганц богтой бишиг дөрж гэж тус холбооны тэргүүний ажлыг гүйцэтгэдэг. За хамгийн анх энэ охин бол арай зогсож байна. Өшөө ингэж байгаа нь бүгдээрээ наашаа гараад за манай энэ охин бол дэд тэргүүний ажил хийдэг. Харин бол ташийн бүгд байгаа. За дараагийнх нь болохоор Холон гээд Монгол Улсын боловсролын сургуулийн 1-р курс оюутан. Тэрний дараагийнх нь Бямжарл гээд Монгол Улсын их сургуулийн 2-р курс оюутан. За дараагийнх нь Дэлгэрман гээд манай ангийн хүүхэд байгаа. За хамгийн сүүлд нь болохоор Боловсрол оюутнаас холбооны нарийн бичгийн дараг Самбертин гээд Угмолт ахын хүүхэд байгаа. За тэгээд манай холбооны зүгээс та бүхэндээ мэдлэгээ дэвшүүлж соёл урлагийн сургуулийн 4-р курс оюутан хүрдэг орж байна.
Онцгойдоо баярлалаа. Би үргэлжлүүлээд цаг сумын засаг дарга бүх насныхаа өрж байна. За залуус маань өргөн дэлгэр сайхан болж байна. За тэгээд сая бэлэг бэлгийн дээр ном бэлгэлсэн Дунжаагаавийнхтай болон Экватор ах хоёртой баярснаа бас давхар илэрхийлж байна. За тэгээд хоёр өндөр наснда сумынхаа газар шинжлэлийн шим шигсэн бас тоньмохаар хүндэтгэл үзүүлээ нэмж байна. Хоёр хөшин маань уртнасаж удаан жаргаарай би бүхэндээ суугаалаа олон жил хайрлаж олон жил бидний залгуутай хамт байгаарай гэж ингэж хүсэн ирэх байна. За төрөлх баярлалаа. Манай цаг сума дахин жилдээ хань маань юунда 8 жилээ гарч 9 жилээ гэсэн. Тэгээд ч манай цаг сума цагийн голын эргэн тойрсон 8 томуудын аюуга самбар өгсөн. Яби яг одоо зарим нь төлөвлөлтөд явуулсан үнэндээ тэрнийгээ хараад гэвчээхад гэхдээ цагийн голын захыг хаварсантаа шалтан гогоо тогдоод байж хоёрын бодоод байж идэв. Тэрүүнийг орлоод өнөөдөр тав гэдгийг хараад энэ дэр уулзахтаа цагийн гол хөлтгөл дурсаа Бендрия бүхнөрийн зарсан хөгөөд цагийн голын бэлчрийн хүрэн бэлчрийн урдаа сард гинэгээд байна гэж ингэж байна гэж бодож байна шүү. За баярлалаа. Бүхэхөө хамтсан баярлалаа. Бидний таанууд шинэ бацгаа энэ систем ирүүлсэн хатцаасаа сайхан явах хүсэйрөө миний өндөр насны мөн зүсэг надтай бишиг болцоогоо баярлалаа. Солонготын үйл ажиллагаа сайхан үргэлжилж байна. Ингээд энэ сайхан арга хэмжээг хөтлөж зохион байгуулж таавхныг маань бас чилээлгүй сайхан үүрэг гүйцэтгсэн. Энэ манай нутгийн хөвөө. Тэгээд би бас жоохон түүх хэлж бодож байна. Онцгийн архаа гэдэг сайхан хүн бий. Тэрний зэв хүн байх шүү. Тэгээд манай цагийн болоос ингээд дандаа ингэ сайхан залуучууд гэрэлтэй байна. Тэгээд өнөхөр бас авьяас байна. Хүн сайхан итгэл сэтгэл гэж юм сайхан байна. Нутгийнхаа энэ сайхан арга хэмжээнд өөрийн чин сэтгэлээрээ ирсэн. Би бол ирээ чи туулж өгөөрэй, бүжгэж өгөөрэй, хөтөлж өгөөрэй гээггүй. Өөрөө сайхан ирээ. Заахаа би ийм өчтэй байгаа гэсэн. Өөрөө үндсэн мэрэгчэнд архитект юм байлээ. Одоо энэ хөдөлтөг урлаг бол маш их чухал байгаа шүү тийм. Тэгээд энэ дүүдээ цаашдын ажил өндөр амжилт хүсэн өрөө энэ сайхан арга хэмжээг их сайхан одоо урамсгалтай сайхан одоо хөтөлж өдөө хөтлөж миний одоо хүссэн хүсэлтийг сайхан биелүүлж гисэн дүүдээ баярлалаа. Ажилт намд сэрөөё. За ингээд арга хэмжээ маань 18 цаг хүртэл үргэлжлэх бүрэн боломжтой байгаа. Энэ сайхан зал танхим бол 18 цаг хүртэл тав хүмүүс хөөж хөөрөөд ярилцаад тийм ээ нутгийнхаа сайхан хөөж хөөрөөд бүрэн боломжтой байгаа шүү. За ингээд алуу ёсны гэдэг юм уу энэ арга хэмжээ нь бол ингээд өндөрлж байгаа тав хүн гарч ирээд микрофондоор үг хэлээ дуулаад бүжиглэж байж болно. Тэгээд цаг хугацааны хувьд бол ингээд 18 цаг ингээд өндөрлөхөр байгаа шүү. Ингээд тав хүндээ маш их баярлалаа. Чөлөөтэй байгаараа одоо ширээ-ширээгээр яваа золгож амжаагаа хүмүүстэйгээ золгоороо ингээд тав хүндээ гарч байгаа алтан дахиад ажиллаж байгаа алтан уншлагтай гэж хэлж байгаа. Энэ жил маань сайхан гарч байна. Бид нар маш моцомогтой эрүүл сайхан байх болтугай гэж хүсэн өрөөгөө 79-ны арга хэмжээг өндөрлж байгаа. Тэгээд тав хүн сайн зүйлүүдээр хийж байгаа. Бай гэж хүсэж байна. Тэгээд тав хүндээ маш их баярлалаа. Нутаг орноосоо чин сэтгэлээ тэгээд ирсэн нутгийнхаа бүрэлдэхүүн маш их баярлалаа. Өнөөдрийн уурын үнхээр сайн байна. Үнхээр өнгөлөг байна. Та нартай маш их баярлалаа. Дараа жилийн одоо залгуудаар очрон залгах бол ойрхон байна. Ингээд тав хүндээ
гарч байгаа шинэ ондоо өргөндөр ажиллахыг өсөнгөрөөё. Ингээд Улаанбаатар нутгийн нөлөөний тэргүүлэгч болгоноос хамгийн сайн хүнийг дахин өсгөрөөё. Баярлалаа. Миний хэрэгэн тавуулан төрлөөр төвшин сайхан байхын үедээ ирээд өөдөөд нүрийн төвшүүлээд энэ хүргээд албан ёсны арга хэмжээг өндөрлөж байна.